Өмнөх хуралдаан дээр уг нь бас яг энэ асуудлыг ярьж ирсэн юм аа. Энэ төрийн өмчт компаниудын үйл ажиллагаа одоо нийт дийлт тод биш. За тэгээ үйл ажиллагаа нь одоо удаашралтай бүр хангалтгүй. Тэгээ энэ дээр одоо энийг сайжруулах талаас нь одоо бидний нэг юм алдаа дутагдaltaа явж байна. Бид нэр сайн бүртгэж чадахгүй байна. Одоо бол бүр энэ үе төрөнгөө хүртэл бүртгэж чадахгүй алдаа дутагдaltaа бүртгэсэн байна гэдэг юм ярьж байгаа. Тэгээ би энэ дотор бүр одоо таныг ороод ирсэн дээр жишээтэй ярихад төрийн банк гээд арилжааны 12 банктайгаа цуг өрсөлдөө явж байгаа төрийн банкыг бид нэр алдаа дутагдaltaанд ингээд дүлгийдүүд боогод яваадах шаардлага байгаа юу? Төрийн банкны удирдлагууд жилд хэдэн зуун сая төгрөгийн цалин авж байгаа. Дээрээс нь ашигтай ажиллалаа гэд хэдэн тэрбум төгрөгийн урамшуулал хувааж хүртэж байгаа. Зүгээрс төрөөс тэр бомтон төрдгийн тод жишээ төрийн банк. Тэгээ бидний энийг жишээлэхэд хариулт туйлаа аван заяа. За бям цогцод хариулъя. Төрийн өмчийн компаниудтай холбоотой асуудал байна. За цогтгоо төгшин асуултанд хариулъя. Төрийн өмчт компаниудын асуудлыг цэгцлэхээр энэ бол үе үеийн засгийн газрын үед бас оролдоод улсын хурлаас тодорхой тогтоол шийдвэр гаргаад засгийн газраас үйл ажиллагааны хөтөлбөр суулгаад ингээд явж байгаа. За өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчт компаниудын тухай хуулийг улсын хурл өргөн барьсан, улсын хурл дээр ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. За өнгөрсөн 7 хоногт бас нийтийн өмчийн тухай хуулийг их хурлд засгийн газар өргөн барьсан байгаа. Энэ засгийн газрын чуулган завсарлахаас өмнө хил зэсгийн шийдчих юм бол энэ төрийн болон орон нутгийн өмч компанийн тухай хууль, төрийн нийтийн өмчийн тухай хуулийг нэгтгэхэд ажлын хэсэг хэлэлцээд эрх намрын одоо чуулганаар батлуулчвал үндсэндээ төрийн өмчт компаниудыг цэгцлэх, үйл ажиллагааны сайжруулах, одоо ил тод болгох, бүтээн хэмжээ нэмэгдүүлэх, үр ашигтай болгох энэ тал дээрс нэг томоохон одоо эрх зүйн боломж үүснэ гэж харж байгаа. Тэр бол ихтэй хүлээж суухгүй бас тодорхой ажлуудыг бас хийж хэрэгжүүл. За бямц сайдын микрофоныг өгье. 1 минут нэмж. Тодорхой ажлын зураг авалтууд хийгдээд явагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол одоо төрийн өмчт компаниудаар Эрдэс Монгол компани нийт ороод уулуурхаан томоохон компаниудыг нэгтгэхэд үйл ажиллагааны сайжруулах тодорхой ажлууд хийгдсэн, үр дүн гарч эхэлж байгаа. Үүнтэй адилхан одоо Эрдэс Монгол компани доороос бусад одоо аж ахуйн нэгжийг нэгтгэх, замун цаашлаад одоо төрийн өмчтний 108 компаниг 70 болгож цөөлөх. За ингэхдээ одоо үйл ажиллагааны ил тод бүтээн хэмжээтэй байх энэ тал дээр бас тодорхой ажлууд хийхээр зорилт тавиад ажиллаж байгаа. За төрийн банкны тухайд бол сангийн сайдын одоо эрхлэх асуудлын хүрээнд багтаж байгаа. Төрийн банкны бас үйл ажиллагааг одоо хэрхэн сайжруулах, бодлого үйл ажиллагаа менежментийн одоо өөрчлөлт талаар манай сангийн яамныхан төрийн нарийн бичнэр Ганбатар хариулчих уу? За 8. Төрийн банк сүүлийн жилүүдэд төрийн банкны бол ашиг байнга нэмэгдэж байгаа. Төрийн банкны үйлээс доктортой ил тод нээлттэй болоо бас олон нийтийн оролцоог оруулж хувьцаа эзэмшилт ингэж яатсан ийм байдлаар төрийн банкны үйл ажиллагаа явуулж цаашид төрийн банкыг засгийн газраас дундаж давхаргыг дэмжих, бичил бизнесийг дэмжих энэ чиглэлд төлхөө ажиллуулахаар засгийн газраас шийдвэр гараад ингээд бол ажиллаж байгаа.